Дэлхийн геополитик яг ингээд одоо Украины дайн байна. Ираны дайн боллоо, Газын дайн боллоо. За Малид бас ийм их замраагүй байлуулж байгаа шүү. Ер нь ингээд бид нар ингээд Pax Americana буюу Америк нэгдсэн улсын тогтоосон инх тайван гэдэг бол төгсгөл болж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр батлан амлах салбар comeback хийж байна, эргэн ирэлт хийж байна. За жишээ нь Польш батлан амлах нэмнэ гэж байгаа, Европын улсууд батлан амлах нэмнэ гэж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2% зарцуулдаг байсан бол дөрөвдөө зүтгүүлнэ гэд Герман 1% зарим зарцуулчихсан баг. Герман, Польш дээр одоо ингэ зүтгэж байгаа энэ цаг үед батлан амлахын салбар маш томрох гээд байна л да. Тэгээ ийм юм байна. Европын өөрсдийн батлан амлахын ажил төржилтийн суурь гэх юм уу комплекс нь хэтэрхий удаан, маш тийм удаан яг одоо хүсэж байгаа шиг хурдан ингэ хэлж амжихгүй болоод байдаг. Америк нэгдсэн улсын зэвсэг техник нь хэтэрхий үнэтэй байгаад байдаг. Хятадаас зэвсэг техник аавна гэвэл итгэхэд айгүй хэцүү байгаа зү тэ. Бараг дайснасаа зэвсэг авч байгаа юм шиг. Орос ч гэсэн бас итгэхэд хэцүү. За яг энэ цаг үед яг ийм хаас айгүй зэвсэг хэрэгтэй байгаа энэ үед нэг улсын одоо зэвсгийн салбар асар хурдтай хөгжих орон зай гарч ирж байна гэж. 2022 онд өмнөд Солонгосын зэвсгийн үйлдвэрлэл 7 тэрбум доллар байсан бол 2023 онд энэ нь 17 тэрбум долларын зах зээл болж ирсэн. За өмнөөс хойш бол ерөөсөө тийм огцом унахгүй 10 тэрбум доллар, 15 тэрбум доллар гэдэг өсөлттэй байгаад байгаа. За өмнөд Солонгосын зэвсгүүд 25 онд 15 тэрбум бүр тэрнээс ч их болж магадгүй гэдэг борлуулалтууд солонгосчууд нэлээд хийгдсэн байна. Польшууд жишээ нь юунастэй өмнөд Солонгосын P2 гэдэг өмнөд Солонгосын танкуудыг худалдаж авсан. Яг л солонгос танкууд мэдээж эрэг одоо Германы дээр Leopard танк ч юм уу тийм танкуудаас чанарын хувьд бол тийм илүү бол биш. Гэхдээ үнээр хамаагүй бага болохоор өрсөлдөх чадвар өндөртэй байна. Польш ялангуяа маш хурдан хугацаанд одоо батлан амлах салбараас сэргийлэх шаардлагатай байгаа болохоор солонгос ус жишээ нь их хэмжээний танк авсан. За солонгос танк үйлдвэрлэхээс гадна байлдааны онгоцуудыг нийлүүлж байгаа юм байна. За тэгээд Арабын нэгдсэн Эмират жишээ нь солонгосоос KM Samchong-gun гэдэг юм агаарын хамгаалах системийг худалдаж авч байгаа 3.5 тэрбум долларын үнэлгээд ийм гэрээ солонгосын компаниуд хийсэн байна. Филиппин бас FA50 гэдэг ийм хөнгөн чанарын бөмбөгдөгч онгоц худалдаж авсан байна гэдэг. Ер нь солонгосчууд энэ дээр бас маш том тоглолт хийгээд бас ирээдүйд ч солонгосын ийм зэвсгийн экспорт. Одоо солонгос ч нэгдүгээрт ажиллах хүч, чадварлаг ажиллах хүчтэй болсон, ажил төрлийн суурьт болсон, дэлхийн зах зээл дээр гэх юм уу дэлхийн тавцан дээр нэг ийм хятад бол үйлдвэрлэлээр сайн боловч хятад шиг ийм итгэх хүч гэх юм уу. Хятад ч н одоо хэтэрхий хөгжүүлж болохгүй болохоор энэ орон зай дээр солонгосчууд аягүй сайн тоглож чадаж гарч ирж байна. Бараг Япон ч гэсэн солонгосоос янз янзын торог төхөөрөмж зэвсгүүдээ худалдаж авч эхлэх байх. За гих мэтчлэг юм байна. Тэгээд яагаад өнөөдөр энэ солонгос зэвсгийн асуудал тэргүүлж гарч ирж байгаа гэхээр KF21 гэдэг хайлт солонгосын трендээр орж ирсэн байлээ. За байлдааны нисэх онгоцнууд одоо 5 дахь үеийн удахгүй 6 дахь үеийн байлдааны нисэх онгоцнууд гарч ирж байгаа. KF21 бол солонгосын хөгжүүлсэн байлдааны нисэх онгоцоо. За энэ KF21 гэдэг онгоц болохоор өөрөө 4.5 буюу яг 5 дахь үеийг гэхэд хэцүү. Гэхдээ 5 дахь үеийнхнийг бол гүйцэхгүй одоо жишээ нь Америк нэгдсэн улсын F35 мавтай харьцуулшгүй. Гэхдээ Америк нэгдсэн улсын 90-ад онд үйлдвэрлэгдэж гэсэн F16-т бол өрсөлдөхүйц юм онгоцуудыг эднээс бол өөрсдөө энэ онгоцоо 4.5 дахь үе гэж нэрлэдэг да. Яг 4-өөс бол илүү 5 дахь үеэс бол жоохон дутуу. Ийм онгоцуудыг их хэмжээгээр нийлүүлэх гэрээ байгуулсан байсан чинь энэ гэрээ нь жоохон хоцролттой байна гэнэ. Энэ төсөл нь жоохон удаашралтай болоод тэгж яриад байгаа шиг тийм супер хурдан нийлүүлж амжихгүй болж таарад байна гэдэг. Тэгээд энийг сонирхоод солонгосчууд хайгаад байна лээ. Гисэн хэдий ч солонгос бол ерөөсөө ойрын хэдэн жилүүдэд зэвсгийн үйлдвэрлэл нь нэлээд хөгжнөд. Европчууд зэвсэг авъя гэж энэ Австрали хаас аяг зэвсэг авъя гэж байгаа. Энэ цаг үед ерөөсөө л нэг ажилтурсан 2 зүүн Азийн улсуудаас одоо зүүн өмнөд Азийн, Филиппин энэ нэлээд ч бас авах бах. Ийм одоо геополитикийн сонирхолтой нөхцөл байдал дээр Япон энэ нөгөө үнцэн хуулиасаа болоод солонгосоос бол хоцорсон. Солонгос бол аль хэдийн захиалгуудаа аваад 15 тэрбум 7 тэрбум байсан зах зээлээ 2 дахин тэлээд одоо энэс цаашаа баг тэлээд явах юм цөөрэ тавьчаад явж ах шиг байна. Гэтэ Япон удахгүй дээ яах вэ те? Нэхэх бах. Японы бас зэвсэглийн үйлдвэрлэлүүд хөгжих бах. Захиагаар ч тасрахгүй бах. Япон чанар, солонгос чанар юмыг үйлдвэрлэж чаддаг болсон болохоор за солонгосуудын хүү зэвсгийн үйлдвэрлэл нь бас юм сонирхол анхаарлын төвд орж ирж байна.